За та бүхэнд нам бус иргэдийн нэгдсэн хөдөлгөөний ерөнхий нарийн дарга Эрдэнэбаяр мэдээлэл танилцуулнаа. За сайн байцгаана уу. Монголчуудаа эх орон шударга иргэдээ Монгол улс төрийн 25 нам байдаг. Энэ нам иргэдээ талцуул зөрчилдүүлж бүр хаглан бутаргаж дайсагнуулж нам дамжсан олигарх бүлэглэл төрийн эрх мэдлийг гартаа хийж улс орны баялагийг цөлмөн дуусч байна. Монгол эх орондоо улс төр эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон ард түмний элдв эрсдлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол сэтгэл зүрхээ зориулах учиртай төрийн дэд албан тушаалтнууд энэхүү офшор бүсэд нэвтэрч бидний баялагийг хувьдаа завшиж эх оронд минь эдийн засгийн хямрал өрийн сүлжээг бий болгосноор эх орныг минь гадны эрх шээлд бүрэн оруулахад хэмжээнд хүргээд байна. Монгол улсын жилийн төсөв 3.5 тэрбум доллар байхад офшорчдын дансанд 17 тэрбум доллар эргэлдэж байна. 17 тэрбум доллар гэдэг бол бага мөнгө биш ээ. Монголын гадаад өр өнөөдөр 25 тэрбум долларт хүрээд байна. Нэг монгол хүнд ногдох өр бол 20 сая төгрөгтэй тэнцээд байна. Иймээс бид босхгүй бол, шаардахгүй бол, шалахгүй бол энэ офшортой олигарх болсон улс төрийн бизнесийн бүлэглэлийн нөхөд эх орон газар нутгийг минь ард түмнээр минь тоглосоор байх гээд байна. Монгол цустай эсхин эргэлзээтэй хэдхэн олигарх Монголын газар нутгийн баялагийг зарчсан тэр мөнгөө гадны банкнд аваачаад нууцсан бидний үр хүүхэд ажицээ хойч үе минь ямарч баялаггүй ухсан нүх улаан шороотой үлдэж эх орон тусгаар тогтнолоо алдаж гадны колонд шилжих цаг мөчтөө тулгараад байна. Монгол улсын мөнхийн эрхэм зорилго бол туурах тусгаар орчнон тогтнож Монгол хүн бүрийг баян тансаг хангалуун жаргалтай амьдруулах явдал бөгөөд төр засгийн бодлого үйл ажиллагаа үүний төлөө Монгол хүний төлөө байх ёстой. Гэвтэл төр засаг хуулиар хүлээсэн үүргээ умартан офшорт нуурсан эрх баригчдын мөнгө хөрөнгийг татан авчрах шийдвэртэй арга хэмжээг өнөөг болтол авахгүй байгааг бид харж байна. Ард түмнээ талцуулсан улс төрийн намуудын хууль бус үйлдэл сонгуулиар ядуу иргэдийнхээ саналыг худалдан авч төрийн эрх мэдэл гарсан манан болон ивэлт нь оршигч олигарх бүлэглийнхний төрийн албыг 8 болгож төрийг дампууруулж байгаа ийм хууль бус үйлдэлүүд өнөөдөр Монголын ард түмнийг сая төрсөн нэрэ хүртэл дааж давшгүй өртөө болгож улсаа өрөнд барьцаалуулахад хүргээд бид зүгээр хараад сууж чадахгүй. Манан бүлэглэл төрийг самарч төрийн албаар тоглож Чингисийн төрийг самарч байна. 2016 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнгээс хойш 22,235 төрийн албан хаагч халагдаж амжиргааны их усрээс алдсан байна. Мөн гэр бүлээрээ халагдаж орлого үгүй болж гадаадд цагаачлах хүсэлт гаргаж яваа иргэд байна. Мөн л тэдний ажлаа салгацсан завхны тест сумын засаг дарга эдэр сумын захиргааны нэгтлэн бодогч нар өөрийгөө галдан шатааж аимшигт явдлууд төрд яаж лампуурж байгаагийн баримт жишээ ил байна. Монголын хууль хяналтын байгууллага, авилгалтай тэмцэх газар, цагдаа, прокурор, шүүх, олигархийн гар хөл, шударга иргэд ард түмнээ мөрдөж эрүүдийн шүүгч байхаа зогсоохыг шаардж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизүүд, сонин сайтууд олигархуудад мөнгөөр үйлчилж бус ард түмнийхээ эрх шашгийн төлөө тэмцэх шаардлагатай байна. Үүний тулд шударга монголчууд бүгдээрээ хамтарч хугацаагүй улс төрийн суултыг хийхийг бид хүсэж байна. Улсын хурл засгийн газраас офшорчд авилагчдаас салгах хэрэгтэй нэн чухал хариуцлагатай цаг үед тулгараад байгаа тул ард иргэд та бүгдийг нам өвсөд үзэл бодол үл харгалзан эх орон ирээдүйн үр хүүхэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө нэгдмэл бодлоготой хариуцлагатай шин төрийг бий болгохын төлөө санаа зорилгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна. Энэ эцэг өвгдөөс бидэнд бүрэн бүтэн өглөөсөн хөлгийн нутаг газар шороо баялгаа хамгаалан тэмцэхийн төлөө бүгдээрээ нэгдэх шаардлагатай байна. Бүү хоосуу бид тэмцэхгүй бол маргааш гэхэд оройтно. Нэг офшорт бүсэд байрласан Монголын баялагийг нэн яралтай буцаан татаж иргэдээ өөрийн дарамтнаас чөлөөлөх шаардлагатай. Хоёрт улс төрийн намын хатуу гишүүнчлийг татгалзаж нам данцсан олигарх лувчдыг төрөөс айлуулах шаардлагатай байна. Үндсэн хуулийн хувьсгалыг хийх шаардлагатай байна.
гуравт төрийн албан хаагчдыг намын харьяалаар ажлаас халдаг, хэлбэгдүүлдэг байдлыг таслан зогсоох шаардлагатай байна. Эх орон элэг нэгт монголчуудаа ирээдүй хоочоо бодох цэцэн ухааны дээдийг иргшээсэн шудаг эх оронч энд сугалсан гэдэгт би итгэлтэй байна. Бүгдээрээ тэмцэх тун би эх орон газар нутаг ирээдүйхээ төлөө амиа өгөх бэлэн байна. За баярлалаа. За ард түмэн маань асуудлыг байгаа учраас